Израилийн зэвсэг хүчин Ливан даяар 10 минутын дотор 100 байршилд зэрэг цохилт өглөө. Израилийн эрх баригчид Хезболлах бүлэглийг бүр мөсөн устгахыг зорж байна. Америк нэгдсэн улсын ардчилсан намын гишүүд Дональд Трампыг огцруулах тухай санал дэвшүүлж байна. Хятад улсын эдийн засаг энэ оны эхний улиралд өсөлттэй байх төлөвтэй байна. Арамдэргөө загштай олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд сорчлон хүргэх Тэнгэрлээсийн гадаад мэдээ бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. За өнгөрсөн шөнө Израилийн зэвсэг хүчин Ливан дахь Ираны дэмжигтэй гэж Хезболлах бүлэглэлийн эсрэг их нэрийдлэр Ливан улс даяар маш өргөн цар хүрээний довтлогоо хийж үүний улмаас маш олон энгийн иргэд амнасаа алдаж шахагдсан тохиолдлууд гарсан байна. Үүнтэй холбоотойгоор Америк нэгдсэн улс болон Иран улсын хооронд байгуулагдаад байсан галз зогсоо хэлэлцээр нурах дээрээ тулж мөн ормосын хоол хаагдах болоодна. Юу болсон талаар тодруулах юм бол өнгөрсөн шөнө Бейрут хотын хүн ам шигүүл суурьсан худалдаа орон сууцны бүсүүдэд Израиль цохилт өгсөн байна. Гэхдээ Ливан даяар ердөө 10 минутын дотор 100 гаруй байршилд агаарын цохилт өгсөн байгаа нь тус улсын түүхэндх хамгийн том дайралтуудын нэгт тооцогдож байна. Ливаны иргэний хамгаалтын байгууллагын мэдээлснээр Бейрут, Бека, Ливан улс, Сидон болон Өмнөд нутгийн тосгодыг чиглэсэн эдгээр цохилтын улмаас 254 хүн амьд 1165 хүн шахагдсан байна. Тэгвэл яагаад Израиль галз зогсоо хэлэлцээр хүчинтэй байхад Ливан руу халдав? Мөн яагаад хэлэлцээр нурах дээрээ тулсан талаар ойлгохын тулд оролцогч талууд болон олон улсын байр суурь ямар дайн бэ гэдгийг харах хэрэгтэй. Юун түрүүнд Израиль улсын зүгээс Ирантай холбоотой дайныг Ливан дахь мөргөлдөөнөөс салгаж тусдаа зүйлээ гэж өгдөж байгаа юм байна. Израилийн батлан хамгаалахын сайд Израиль Кац болон ерөнхий сайд Беньямин Нетаньяху нар хэвлэлийн баг хурал зохион байгуулж энэ үеэр Америк болон Ираны галз зогсоо хэлэлцээр Хезболлад хамаарахгүй учраас Израиль Ливанд цохилтоо үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай гэдгийг хэлсэн байна. Түүнийгээ ч гэсэн их харуулж байгаа юм. Галз зогсоо хэлэлцээрийн бүтэн хувилбар одоо хүртэл олон нийтэд бүрэн болоогүй байгаа учраас өмнө талууд яг уулзаж албан ёсоор баталгаажуулаагүй байгаа учраас үнэхээр Ливан руу дайрахгүй байх тухай заалд орсон эсхийг мэдэх боломжгүй. Талууд албаныхан өөрсдөө ч гэсэн маш зөрүүтэй байр суурьтай байгаа юм. Беньямин Нетаньяхугийн хувьд Ливаныг хамаарахгүй гэж үзэж байгаа бол галз зогсоо хэлэлцээрт зуршлагчийн үүрэг гүйцэтгэсэн Пакистан улсын ерөнхий сайд Шахбаз Шарифийн хувьд Америк, Ираны хооронд байгуулагдсан энэхүү галз зогсоо хэлэлцээр Ливан улсыг ч мөн хамарна гэж үзэж байна. Түүнчлэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тухайд Ливаны асуудал тусдаа энэ хэлэлцээрт багтаагүй гэж Беньямин Нетаньяхутай ижил байр суурьтай байна. Тэгвэл цохилтонд өртсөн Ливан улсын эрх баригчид засаг захиргааны тухайд Ливаны парламентын дарга энэхүү дайралтыг хүн ам шигүүл суурьсан бүсүүдэд болсон учраас довтлогоог дайны гэмт хэрэгэ гэж тодорхойллоо. Мөн бус нутагт галз зогсоо хэлэлцээр зарлагдсан байгаа ийм үед ийм халдлага гарч байгаа нь Израиль улсад итгэх арга байхгүйг харуулсан хэрэг боллоо. Түүнчлэн олон улсын хууль, дүрм журам, конвенцүүдийг илт зөрчиж байна гэж тун хурцаар шүүмжилсэн байна. Хезболлахын тухайд Израилийн хувьд энгийн иргэд биш Хезболлах бүлэглийг онилсон гэж байгаа гэсэргүүцэж. Хезболлагийн зүгээс энэ халдлагад яг таарсан хариуг нь өгнө гэж анхаарууллаа. Израиль Хезболлагийн хооронд цааш гисэн мөргөлдөөн үргэлжилнэ гэсэн үг. Иран улсын тухайд Ливан дахь мөргөлдөөнийг Ливаны засгийн газар мөн Хезболлах бүлэглээс гадна маш хүчтэй эсэргүүцэж байгаа өөр нэг тал. Энэ довтлогоноос болж галз зогсоо хэлэлцээрийг цуцалж ормосын хоолойг буцааж хаахтаа хүртэл тулаад байна. Тухайлбал Ираны парламентын дарга Мохаммед Багар Галибаф Америк нэгдсэн улсыг 2-7 хоногийн туршид галз зогсоо хэлэлцээрийг ноцтой зөрчлөө гэж үзлээ. Гэхдээ анхны Ираны санал болгосон 10 заалт бүхий галз зогсоо төлөвлөгөөний 3 заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд Израилийн Ливанд хийж байгаа довтлогоо үргэлжилж байна. Хоёрдугаарт Ираны агаарын орон зайд дрон нэвтэрсэн. Гуравдугаарт Ираны уран баяжуулах эрхийг нь хязгаарласан гэх зөрчлүүд багтаж байгаа юм. Ираны хувьсгал Гвардийн тухайд Ливанд хийж байгаа довтлогоо зогсохгүй бол хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан. Үүнийг тэдний хувьд үүрэг гэж бүр тодорхойлсон байна. Дипломат төвшөнд мөн ялгаагүй Ираны гадаад хэргийн сайд галз зогсоох нөхцөл тодорхой Америк нэгдсэн улс сонголтоо хийх ёстой гэлээ.
Үүнд нэг бол бүр мөсөн галт зогсоох, эсвэл Израилаар дамжуулан дайныг үргэлжлүүлэх. Энэ хоёрыг зэрэг хэрэгжүүлэх боломжгүй гэж гадаад хэргийн сайд бас аргач анхааруулсан байна. Мөн яг одоо Америк нэгдсэн улсын шийдвэрийг хүлээж байна гэдгийг илэрхийллээ. Ормосын хоолой бол Иранд байгаа ганц том хүзэрнөө гэж хэлж болно. Тэгвэл Ираны төрийн мэдээллийн Фарс агентлагаас мэдээлснээр Израиль Ливан товтлогоогоо үргэлжлүүлж байгаатай холбогдуулан ормосын хоолойгоор дамжин өнгөрөх нефт тээвэрлэгч хүлгүүдийн хөдөлгөөн зогссон гэж байна. Дагаа зогсоох хэлэлцээрээс ч өмнө дайны улмаас энэ хоолойгоор дамжих тээвэр эрс борч дэлхийн түүхэнд хамгийн том түүхийн нефтийн нийлүүлэлтийн тасалдал үүсэж байгаа. Америк нэгдсэн улс болон Израиль улс 2 дугаар сарын 28-нд Иранд цохилт өгөхөөс өмнө дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 20 орчим хувь нь энэхүү ормосын хоолойгоор дамждаг байсан байна. Америк нэгдсэн улсын тухайд тодруулах юм бол ерөнхийлөгч Дональд Трамп Ливанд болсон энэ халдлагын талаар хэлэхдээ Америкийн цэрэг Ираны ойролцоо байрсаар байгаа бодит хэлэлцээр хэрэгжих хүртэл байрлаа хадгалж үлдэнэ гэж анхаарууллаа. Өөрөөр хэлэх юм бол галт зогсоох хэлэлцээр нуран унлаа гэсэн тохиолдолд Америк нэгдсэн улс Иран руу халдахад бэлэн байна гэсэн. Бусад олон улсуудын тухайд харах юм бол Катар, Египт, Турк, Итали, Испани, Франц зэрэг улс орнууд цаашлаад нэгдсэн үндэсний байгууллага, улаан загалмай зэрэг олон улсын байгууллагууд хэлсэн Израилийн энэхүү цохилтыг буруушааж байгаа юм. Гисэн идэж товсон ёсоор 4 дугаар сарын 11-нд ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн төлөөлөгч нар болох дэд ерөнхийлөгч JD Vance, Стив Витков, Кушнер нарыг Пакистан руу галт зогсоох хэлэлцээрийг баталгаажуулах зорилготойгоор явуулсан гэлээ. Энэхүү ойрт орондод үүсэж байгаа асуудлыг ойлгохын тулд Хезболлах гэж ямар бүлэглэл болох талаар мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна. Тухайлбал Хезболлах бүлэглэлийн түүх мөн Ливан улсад хэр хүчтэй нөлөөтэй бүлэглэл болохыг үргэлжлүүл мэдээллээ. Хезболлах нь Ливан улсын улс төрийн нам мөн зэвсэгт бүлэглэл гэсэн давхар хоёр үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл Ливан улсад нөлөө ихтэй тоглогч тус бүлэглэл нь Израиль болон ойрт орондод үйл ажиллагаа явуулж байгаа барууны улс орнуудыг хүчтэй эсэргүүцдэг Ираны нөлөөнд ор байдаг төлөөлөгч хүч гэгддэг ба. Түүхийг нь харах юм бол 1975-аас 1990 оны Ливаны иргэний дайны үеэр Израилийн эсрэг хатуу байр суурь баримталж мөн ойрт орондох барууны нөлөөг эсэргүүцэх үзэл баримтлалтайгаар гарч ирсэн. Ерөнхийдөө Ливан улс дахь төр доторх төр гэж хэлэгддэг байна. Хезболлах нь 1992 онд парламентын сонгуульд анх орж 8 гишүүнээ парламентод оруулж чадсанаас хойш Ливан улсын улс төрийн тогтолцооны салшгүй нэг хэсэг нь болсон байна. 2005 оноос эхлэн засгийн газрын бүрэлдэхүүнд оролцож эхэлсэн. Сүүлд 2022 оны сонгуулиар Хезболлахын нам парламентын 128 суудлаас 13-ыг нь хадгалж үлдсэн байна. 2022 оны 10 дугаар сараас хойш Ливан улс хязгаарлагдмал эрх мэдэлтэй төр засгийн газартай байгаа. Харин Хезболлахын тухайд өөрийн хяналттай бүс нутагтаа бараг төр шиг үйл ажиллагаа явуулдаг байна. Ливаны зэвсэгт хүчин болон төв засаг захиргаанд түүний нөлөөг бүрэн хязгаарлаж чаддгүй гэж шинжээчид үздэг. Мөн дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрал, залуучуудад зориулсан дэмжлэгийн хөтөлбөр зэрэг өргөн хүрээний нийгмийн үйлчилгээнд анхаардаг нь Ливан улсын ард иргэдийн дэмжлэгийг татахад нь чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Цэрэг зэвсгийн чадхын тухайд Хезболлах нь Ливан дахь хамгийн хүчирхэг цэргийн хүчинд тооцогдно. 1989 онд Ливанд иргэний дайн дуусахад зэвсгээ хадгалах эрхтэй үлдсэн цорын ганц зэвсэгт бүлэг юм байна. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар энэ бүлэглэл нь дэлхийн хамгийн их зэвсэглэлтэй төрийн бас бүлэглэлээ гэж нэрлэгдэг байна. Мөн Иран улс жил бүр олон зуун сая $10 санхүүжилт сургалт зэвсгээр дэмждэг байна. Израильтай ямар харилцаатай тухайд Израиль бол Хезболлах бүлэглэлийн хамгийн гол дайсан гэгддэг байна. Энэ зөрчил маргаан нь 1978 онд Израиль өмнөд Ливанд орж ирснээс ихтэй. 2009 оны тунхаг бичигтээ Хезболлах бүлэглэл Израиль улсыг устгах зорилготой гэдгээ цагаан дээр хараар баталж байсан. Ерөнхийдөө л үүсгэн байгуулагдсан цагаас хойш Хезболлах болон Израилийн хооронд маш олон дайн мөргөлдөөнүүд бий болж байсан байна. Олон улсын маргааны тухайд Хезболлахын оршин тогтнол нь 2004 онд батлагдсан нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн 1559-р тоод тогтоолыг зөрчиж байна гэж үздэг байна. Энэ тогтоолоор Ливан улсын бүх зэвсэгт бүлэглэлийг тарааж зэвсгийг нь хураахыг шаардсан байдаг. Харин Хезболлах бүлэглэл ганцаараа зэвсэгтэйгээ үлдсэн байна. Тиймдээ ч Америк нэгдсэн улс, Европын холбоо зэрэг томоохон улс орнууд холбоодод Хезболлах бүлэглэлийг террорист байгууллага гэж үздэг байна. Ираны дайнтай холбоотойгоор хэрэгжүүлж байгаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг захиргааны бодлогод сөрөг хүчин буюу ардчилсан намын төдийлөн таалагдахгүй байх шүү. Энэ 7 хоногт ардчилсан намын даалгаруу гишүүд ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг импичмент хийх буюу түүнийг огцруулах саналтай байгаа гэдгээ ил тод илэрхийлжээ.
Одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын Конгрессийн 70 гаруй гишүүд Дональд Трампын Ираны дайны асуудлаар хэрвээ хэлэлцээрт хүрч чадахгүй бол Ираныг газартай нарчин, соёл иргэншлийг нь устгана гэж хэлсэн энэхүү мэдэгдэл дээр тулгуурлан түүнийг үндсэн хуулийг зөрчсөн, ёс зүйн хувьч гэсэн дутагдaltaй үйлдэл хийлээ хэмээн огцорхыг шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл өчигдөр өглөөний 8 цагт Америк нэгдсэн улс Ирантай тохиролцоонд хүрэхийн өмнөхөн анхааруулгын шинжтэй хийсэн энэхүү мэдэгдэл нь Конгрессийн атарчилсан намын буюу сөрөг хүчний шүүмжлэлтэд тулгарч байна гэсэн. Үүндээ түүнийг албан тушаалаас нь огцруулахаар 1967 оны үндсэн хуулийн 25 дугаар нэмэлт өөрчлөлт болох ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн заалтыг дурдж байна. Энэхүү 25 дугаар зүйл нь дотроо 4 заалттай. Эхний заалтанд ерөнхийлөгч өөрөө албан тушаалаа өгөх тухай тусгасан байдаг бол гэхдээ түүнийг орлуулахаа дэд ерөнхийлөгчийг томилж буцаан албан тушаалаа авах боломжтой байхаар тусгасан байдаг. Гэхдээ сүүлийн 4 дугаар заалтын тухайд Конгрессийн гишүүд ерөнхийлөгчийг улсыг удирдахад тохиромжгүй гэж үзэн огцруулах хүсэлт гаргасан тохиолдолд Конгресс 48 цагийн дотор хуралдаж 21 хоногийн дотор санал хураалтыг явуулдаг байна. Хэрвээ Сенат болон төлөөлөгчдөнд танхим хоёулаа 3-2 гэх саналтайгаар ерөнхийлөгчийг үнэхээр үүргээ гүйцэтгэж чадахгүй гэж үзэх юм бол дэд ерөнхийлөгч өргөжлүүлэн төр ерөнхийлөгчөөр ажиллана. Хэрвээ санал ийм өндөрт хүрэхгүй бол ерөнхийлөгч эрх мэдлээ буцааж авдаг. Одоогоор Дональд Трампыг огцорхыг шаардаад байгаа гишүүдийг төлөөлж Эд Марки, Крис Морфи, Ро Хана, Сет Молтоноор ээлжтэйгээр түүнийг олон нийтийн өмнө ерөнхийлөгчийн ёс зүйг зөрчсөн зан авир гаргаж олон улсын хуулийг удаа дараа зөрчиж байна гэж үзлээ. Эргэн сануулахад Дональд Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд буюу 2016-аас 2020 оны хооронд түүнийг импичмент хийх 2 удаагийн оролдлого гарч байсан. Гэхдээ тухайд бүгд найрамдах намынхны эсэргүүцлийн ачаар Дональд Трамп буцаад эрх мэдлээ хадгалан үлдсэн байдаг. Гэхдээ дашрам дуртад энэ оны дунд үеэр Конгрессийн сонгуул болно. Одоогийн байдлаар Дональд Трампын цэцгэргааны хэрэгжүүлж байгаа гадаад бодлого Вашингтонд ерөнхийлөгчийн эрх мэдлийн талаар дотоодын улс төрийн томоохон хагарал маргаан үүсээд байгааг инхүү харжлагаарай та. Ираны тань дэлхийн олон улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эдийн засгийн өсөлтийн таамаглалыг нь бууруулж байгаа нь тодорхой. Гэхдээ олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын зүгээс Хятад улсын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг хിവэр үлдээсэн байна. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь тус улсын технологийн салбарын өсөлт дэвшил гэж судлаачид тодорхойлж байна. Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалж инновацийн хөгжил эрчимжиж байгааг 2026 оны эхний улирлын шинэ статистик мэдээлэл харууллаа. Лав гарагт Хятадын татварын ерөнхий газраас гаргасан мэдээллээр 1 сарын 1-ээс 3 сарын 25 хүртэлх хугацаанд дэвшилтэд технологийн салбарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 14.6%-аар өссөн байна. Үүнээс дэвшилтэд технологийн үйлдвэрлэл 12.7%, үйлчилгээний салбар 15.8% өсөлттэй байж, хиймэл оюухан болон тооцооллын хүчин чадлын төвүүдийн эрэлт нэмэгдснээр чипний борлуулалтын орлого мөн огцом өссөн байна. Түүнчлэн энэ хугацаанд үйлдвэрлэлийн салбарын орлого 5.4%-аар, машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэл 6.3%-аар тус тус нэмэгдсэн байна. Үүнээс гадна Хятад улсын ногоон шилжилт хурдцтай явагдаж байгааг тоон үзүүлэлт харуулж байна. Тухайлбал байгаль орчин хамгаалах салбарын орлого 9.6%-аар өссөн бол цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн орлого нэмэгдэж нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн орлогын 36.3%-ийг эзлэх болсон нь өмнөх оныхоос 4.51%-аар өссөн үзүүлэлт юм а. Тэгвэл яагаад Ираны дан Хятад улсын эдийн засагт нөлөө багтаа байгаа вэ гэдгийг тайлбарлахад судлаачид ийм тайлбар өгч байгаа. Тухайлбал бол Хятад улс нь өнгөрсөн олон жилийн турш нефтийн стратегийн нөөцөө бүрдүүлж, түүнчлэн технологийн дэвшлиг ашиглан нефтийн хэрэглээгээ бууруулсан гэж тайлбарлаж байна. Ойрхон орнын дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал дэлхийн хамгийн том нефт худалдан авагч болох бүгд найрамдах Хятад ард улсад гэмтийн байсан нь үнэнч Бээжин ийм хямралд олон жилийн турш бэлтгэж ирсэн. Тодорхойлбол Хятад улс өнгөрсөн хугацаанд нефтийн стратегийн нөөцөө тасралтгүй нэмэгдүүлж, нар салхи усан цахилгааны зэрэг сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлсэний үр дүнд нефт, дизель, бензиний хэрэглээнд буурсан байна. Мөн технологийн дэвшлиг ашиглан үйлдвэрүүдийнхээ гадаад түүхийн эдээс хамаарах хамаарлыг багасгасан. Хятад улс гадаад эрчим хүч түүхийн эдээс хамааралтай байдлаа бууруулахад олон жил анхаарч 2000-ад оны ихэр Индонез, Малайз, Сингапурын хооронд орших Малаккагийн хоолоогоор дамжих нефтийн нийлүүлэлтийг тасалтахаас сэргийлж анх 2004 онд стратегийн нефтийн нөөц бүрдүүлж эхэлсэн гэгддэг. Гэхдээ Хятад улс одоо ч нефт хийн хамгийн том импортлогч хэвээр. Нефтийнхээ 75%-ыг гадаадаас авдаг гэсэн хэдий ч тийхүү цахилгаан автомашин болон сэргээгдэх эрчим хүчинд хийсэн асар их хөрөнгө оруулалтын үр дүнд боловсруулсан нефтийн хэрэглээ нь 2 жил дараалан буурсан байна. Хятадын эрх баригчид Хятадын коммунист нам аж үйлдвэрлэлийг үндэсний аюулгүй байдлын гол тулгуур гэж үздэг.
Энэ бодлого Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанаас хойш улам эрчимжиж эхэлсэн байна. Ингэхдээ орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо өргөжүүлж барууны орнуудаас хамааралгүй байхын тулд стратегийн салбаруудаа хөгжүүлж эхэлсэн. Эрчим хүч энэ бүхний гол зангилаа байсан гэж хэлж болно. 10 жилийн өмнө Хятад дотоод шаталтад хөтөлбөртэй автомашины хамгийн том зах зээл байсан бол өнөөдөр цахилгаан автомашины дэлхийн тэргүүлэх зах зээл болжээ. Өмнө нь нефтийн гаралтай химийн түүхийн эдийг их хэмжээгээр импортлдог байсан бол одоо менатол, синтетик, аммиак зэрэг химийн бүтээгдэхүүнийг дотоодын нүүрсээр үйлдвэрлэх болсон байна. Энэ өөрчлөлтөд төрийн бодлого, хөрөнгө оруулалт чухал нөлөө үзүүлсэн юм. Түүнчлэн нүүрсийг ашиглан нефтгүйгээр химийн түүхийн эд үйлдвэрлэх технологи анх Германд хөгжиж дэлхийн 2 дугаар дайны үед ашиглагдаж байсан бол одоо Бээжинд нефтийн оронд ашиглагдаж байгаа нь. Өнөөдөр Хятадын компаниуд дэлхийн химийн зах зээлийн ихэнхийг хянаж, полиэстер, нейлон, синтетик бүтээгдэхүүний 75% үйлдвэрлэж байна. Хөтөлбөр үргэлжлэж байна. Бусад онцлог мэдээллийг тавчаар өргөе. Алдарт найзууд цувралын гад Мэтью Перригийн үхэлтэй холбоотой хэрэгт кетамины хатан хаан гэгддэг Жасмин Санхад ялгаанаа оруулжээ. Өдөө 42 настай тэрээр 2023 онд Мэтью Перрид хууль бусаар кетамин зарсан хэрэгт буруугаар хүлээж 5 зүйл ангиар яллагдсан байна. Шүүхийн дүгнэлтээр Мэтью Перри кетамины хүчтэй нөлөөнд орж ухаан алдан гэрийнхээ вананд живж нас барсан гэдгээ. Тайваны сөрөг хүчний тэргүүн Чен Ливэн Бээжинтэй харилцаагаа сайжруулахыг Тайпейд уриаллаа. Тэрээр Сан Яд Сэний үзэл санааг баримтлан эв нэгдэл эвлэрлийг дэмжин гэлээ. Түүний Бээжин дэх айшлал өчигдрөөр дуусаж байгаа. Айчлалын хүрээнд тэрээр Хятадын Нанжин хотод байрлах Сүн Яцэний сумбууханд цэцэг өргөжээ. Грекос 2027 оны 1-р сарын 1-ээс эхлэн 15-аас доош насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглохоор боллоо. Ерөнхий сайдын зүгээс мэдээлснээр энэхүү шийдвэрийг хүүхдүүдийн сэтгэл зүй хохирох, нойрны асуудал, дондох эрсдэл нэмэгдэж байгаатай холбоонд тайлбарлалаа. Судалгаагаар иргэдийн 80 орчим хувь нь энэхүү хоргийг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлжээ. Өнгөрсөн сард Ормосын хоолойд халдлагад өртсөн Таиландын далбайтай хөлгийн 3 багийн гишүүн нас баржээ. Халдлагын үеэр хөлгийн арга хэсэгт дэлбэрэлт болж хөдөлгөөний өрөөнд гал гарсан байна. Оманы тэнгисийн цэрэг 20 хүнийг аварсан. Одоогоор Ормосын хоолойд байгаа 9 Таиланд хөлгийг аюулгүй гаргах асуудлаар хилэлцээ хийж байна. Тэрхлээсийн гадаад мэдээ хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Сайхан тарай.